Тэгэхээр хүмүүс өөдөөс би зүсөө авахулсан шүү дээ гэдэг байхгүй. Зүсөө авахулсан ч гэсэн таны илгнээс зүсний шүүрл ялгардгаараа л ялгарч байгаа. Зүсөө авахулсан хүмүүс ингээд би зүсөө авахулсан юм чинь зүстэй холбоотой өвчлөл үүсэхгүй гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгээд урдны амьдралын хэв маяг нөгөө хидэх тостой хоол унд идэж уудаг. Нөгөө өмнө зүсний чулууг чинь үүсгэжсэн яг тэр амьдралынхаа хэв маягаар яваад байх юм бол зүсний чулуу дахиад үүсэх эрсдэлтэй. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. За өмнөх дугаартаа би энэ зүсний чулуу, зүсний хөтгөрөлд хүргэж байгаа шалтгаануудын талаар бас нэлээд дэлгэрүүлж ярьсан байж байгаа. Тэгээд монголчуудын дунд энэ сүүлийн үед яагаад зүсний өвчлөл ихсээд байгаа, яагаад онцлог ингээд монголчуудад их байгаад байдаг талаар бас уламжлалт дангаа ухааны онлайн дагуу бас тэгээд судалгаа, эрдэмтдийн судалгаан дээр бас суурилсан бас зөвлөгөө мэдээллийг та бүхэндээ хүргэсэн. За тэгэхээр тэр дугаарыг хүлээж авч сонсоод хүмүүсээс бас нэлээдгүй асуултууд бас ирсэн байж байгаа. Тэр асуултанд хариулъя гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг та бүхэндээ хүргэж байгаа юм шүү. Тийм учраас хүмүүсээс ер нь ямар асуултууд ирсэн байдг юм байна. Зөнхлөн хүмүүсийн дунд ямар энэ зүсний өвчлөлтөй, зүсний чулуутай холбоотой асуудал тулгараад байдаг юм бэ гэдэг талаар бас та нар сонсоод миний зөвлөгөөг сонсоод үзээрэй гэж хүсэж байна. Зүсний чулуутай бол заавал авахулах юм уу гэж. Заавал авахулах ёстой юу гэж. За тэгэхээр зүсний чулуутай ч гэсэн бас тэрнийг мэдэхгүй явж байгаа хүмүүс бас хүмүүсийн дунд байдаг л та. Гинтийн тохиолдлоор юм уу эсвэл энэ тэнд явж байгаа дэмлэгт үзүүлээд эхот харуулад өөрийгөө зүсний чулуутай гэдгийг мэдэж авч байгаа. Тэрнээс биш ерөөсөө энэ надад зовир илэрдэггүй одоо зүсний чулуутай холбоотой тийм зовир надад ерөөсөө илэрдэггүй маа гэж явж байгаа хүмүүс байдаг л да. Тэгсэн мөртлөө чулуутай байждаг. За ийм тохиолдолд бол зүсний чулууг бол заавал авахулах гэдэг шаардлагагүй. Яг уу хяналтанд одоо зүсний чулууд хоморж гин үү эсвэл зүсний чулуунаас үүдэлтэй өөр зовир илэрж гин үү хөндрөл ямар нэгэн шалтгаанууд хөндрөл ийм тохиолдлууд байж болох уу эднэрийг бас анхаарад тэр нь бол ингээд гайгүй байгаад их юм бол хоол ундны дэглэм сайн байраад эрүүл зөв хоолтой байгаад их юм бол зүсний чулуутай ч гэсэн эрүүл сайхан яваад байж болтгоо. За тэгэхээр зүсний чулуу ямар тохиолдолд зайлшгүй авахулах шаардлагатай вэ гэж. Хүмүүс заавал энэ зүсний чулууг авахулах юм уу гэдэг юу байдаг л да. За тэгэхээр хэд хэдэн бас юм хүчин зүйл байна. За дөрөвний анханд нь бол зүсний чулуунаас үүдэлтэй. Тэгээд дээрээс нь зүсний хүүдийн өрөвсөлттэй ийм байгаа тохиолдолд. Зүсний чулуунаас үүдэлтэй өвдөлтийн шок маш ихтэй байгаа. Баруун хавирганы нуман доогуур өвдөж байгаа. Баруун далны доогуур ингэж маш хүчтэй хатгуулж өвдөж байгаа. Тэгээд зүсний хүүдийн өрөвслээс зүсний чулуунаас болоод дагаж өөр эргэтэнд нөлөөлөх хөвчлийг үүсгэх магадaltaй байх юм бол даалгаврын хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, нойр улчиргааны өрөвслийг үүсгэх эрсдэлтэй байгаад байх юм бол за тэгээд зүсний чулуу нь зүснийхөө цоргыг бөглөх эрсдэлтэй байх юм бол гэж. За зарим тохиолдолд ингээд хүмүүс хөдөө гадаа явж идэг, эсвэл баяр наадмаар хидэх тостой хоол унд иддэг, араас нь ингээд хүүтээ муучдаг, ингээд хоолтын дэглэм алдагдсантай холбоотой зүсний чулуутай хүмүүс гинт зүсний цоргоо бөглөх эрсдэлтэй байдаг. Ийм үед бол өвдөлтийн шок бол маш их өвдөлттэй. Тэгээд эрүүлэр эм уугаад ингээд өөрөө зүгээр болчихно гэж байхгүй. Ийм тохиолдолд бол ерөөсөө зайлшгүй зүсний чулууг авахулах юм шаардлагатай байдаг. За зарим тохиолдолд ингээд хүмүүсийн нойр улчиргааны өрөвсөлд үүсэж байна. Энэ зүсний чулуунаас болоод өөр эмгэггүүд үүсэх эрсдэлтэй байна гэх юм бол энэ зүсний чулууг бас авахулах юм шаардлагатай байдаг шүү. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. Зүснийхөө хүүдийг авахулсан юм аа. Энэ буруу байсан юм шиг санагдаад байх юм аа. Та энэ дээр зөвлөгөө өгөөч. Тэгэхээр зүсний чулууг авах гэж байгаа тохиолдолд түрүүний хэлсэн хэд хэдэн хүчин зүйл байх юм бол зүсний чулууг бол авдаг л да. Хамгийн ихэнд нөгөө зүсний чулуу томорж байгаа, зүсний чулуутай холбоотой, зүсний хүүдэтэй холбоотой өвдөлт өрөвсөл маш ихтэй байгаа. Зүсний цоргоо бөглөх эрсдэлтэй, зүсний чулуунаас үүдэлтэй, зүсний хүүдийн өрөвслээс үүдэлтэй өөр дагаад эмгэггүүд үүсэх эрсдэлтэй байгаад юм бол зүсний чулуу энэ зүсний хүүдийг бол авахулахаас өөр аргагүй байдаг. За тэгэхээр энэ хүн байна зүсний чулуугаа би зүсний хүүдийг авахулсан юм аа. Энэ одоо буруу шийдвэр байсан байж магадгүй байна гэд. Яг уу зарим эмчнэр өөрөөр бас өвчний дагавраас сэргийлэх зорилгоор бас энэ зүсний хүүдийг авахулдаг л да.
Тэгэхээр тийм тохиолдол байсан болов уу гэж бодож байна. Яг хүмүүс ингээд цэсний чулуутай ч гэсэн бас ирүүл яваад байна гэж өөрийгөө бодоод байдаг. Гэтэл өөр эрхтнүүдэд даймжирсан, дагуулсан, хавсарсан өвчлөлтүүдийг өрөслүүдийг үүсгэж байдаг шүү. Тэрнийг бас анхаарах хэрэгтэй. Зарим нь бас цэсний хүүдийг авахулчлаа, энэ бас буруу шийдвэр байсан юм шиг байна гэд бас эргэлзээд байгаа юм тохиолдлууд бас нэлээдгүй байдаг хүмүүсийн донд. За 3 дахь асуулт нь ийм асуулт ирсэн байна л да. Цэсгүй бол сахартай болдгоо гэж. Яг нь энэ цэсний шүүрэл гэдэг чинь бол ерөөсөө энэ идж байгаа хоол ундны өөх тосыг задлж шингээж хүний биед шимэгдүүлэх ийм шүүрэл шүү дээ. Ийм зорилготой би илгнээс ялгарч байдаг шүүрэл. За тэгэхээр хит их тостой хоол унд идэх юм бол ер нь цэсний хүүтэйч байсан, цэсгүүч байсан. За ингээд хүмүүс ингэж бодоод байдаг л одоо над дээр ирж байгаа хүмүүст ингээл үзүүлээл таны цэсний асуудал тийм байна гэж судсэл барьж өдөө цэс жоох асуудалтай байна шүү. Цэснээсөө болсон ийм бас өвчлөлүүд бас үүсгэж байна шүү гэд. Тэгэхээр хүмүүс өөдөөс би цэсөө авахулсан шүү дээ гэдэг байхгүй. Цэсөө авахулсан ч гэсэн таны илгнээс цэсний шүүрэл ялгардгаараа л ялгарч байгаа. Цэсний хүүдэ гэдэг чинь илгнээс ялгарч байгаа зэрэг цэсний шүүрлийг хуримтлуулж идэг л сав шүү дээ. Тийм болохоос биш тэр савыг л цэсний хүүдийг л авцсан болохоос биш цэс ялгархгүй гэсэн үг л биш байхгүй юу? Тийм учраас энэ хүмүүс бас янз янзынаар ойлгоод байх шиг байдаг. Цэсөө авахулчлаа, цэсөө авахулснаас холбоотой ингээд түрүүний ярьсан хүний асуусан сахартай болдгоо ч гэдэг юм уу? Эсвэл өөх тосны асуудлаас үүдэлтэй элдв өвчлүүдийг үүсгэж болдгоо гэд. Яг хөө энэ тодорхой шалтгаанаар хит их өөх тостой хоол унд идж уусан, хит их гурлан бүтээгдэхүүн идж уусан, дээрээс нь хөвлийн өөхлөлт ихтэй хит их тарган хүмүүс цэсний хүүдийг авахулсны дараа ч гэсэн ингээ сахартай болж идэг. Тэр бол яг хөө цэсний хүүдийг авахулснаас шалтгаалсан гэхээс илүү идж байгаа хоол унд, амьдралын хэв маяг, хит их таргалалт, хөдөлгөөний дутагдал эднэртэй ч хавсраад бас сахартай болж исэн болсон байж магадгүй. Даанган цэсний хүүдийг авахулснаар бол энэ шууд бас энэ сахартай болчдөг ийм асуудал байдгүй маа гэж. Яг цэсний хүүдийг авахулсны дараа бол ингээд өөх тостой хоолны хэрэгтэй хэрэглээтэй байгаа үед бас нэг өөх тосыг задлж чадахгүй байх. Зарим тохиолдолд гүйлгээд байх, нойруулчгааны өрөвсөлттэй болох гэдэг юм бас дагвар өвчлүүдийг юм уу, завируудыг бас илрээд идэг. Цэсний хүүдийг авахулсны дараа 1-2 сардаа ч юм уу ингээд эхний 1-2 сардаа хитэх тостой хоол унд идсэний дараа ерөөсөө гүйлэх гэдэг амархан гүйлэх гэдэг өчтдөг. Иймэрхүү мэдрэмтгий байдаг юм завирууд бас байдаг. Тэрнийг бас ажиглаад үзэх хэрэгтэй. За тэгээд 2-3 сараа өнгөрөөд юм уу ингээд нэг 5-6 сар ингээд болоод ирсэн үед цэсний хүүдийг авахулсан хүмүүст удаа идэрхээ цэс өтгөн хатах гэдэг ийм бас завир илэрх гэдэг. Эднийг бас нэг ажиглаад бас миний цэс бас асуудал байна уу, яаж ийж гэдэг талаар бас эмчээс бас зөвлөгөө аваад цэсний хүүдэд авахулсантай холбоотой бас нойруулчгай, гизний элдв өвчлөл, өрөвсөл янз бүрийн юм үүсэж гэнэ үү гэдгийг бас хянуулж явуулах зүгээр, зөвлөгөө бас авч явуулах зүгээр шүү. За 4-т нь ингэсэн байна. Цэсөө авахулсан хүмүүс юунд анхаарах ёстой вэ гэж. За тэгэхээр цэсөө авахулцаа ингээд явж байгаа хүмүүс ингээд идэг л да. Би цэсөө авахулсан юм чинь цэстэй холбоотой бас өвчлөл үүсэхгүй гэж бодоод идэг байхгүй. Тэгээд ингээд ирж үзүүлээ зөвлөгөө авч байгаа хүмүүсийн донд ингээд бас цэсний бас асуудал байна шүү гэж судсан ингээд бариад үзэхээр бас мэдэгддэг байхгүй. Цэсний асуудал байна. Цэстэй холбоотой бас хотоодны хоол уйлзруулах чадварт нөлөөлж байгаа юм байна. Хотоодны элч муутай болсон байна. Нойруулчгаа тийм байна гэд бие элч дагаад бас цэс авахулсан хүмүүс бас бие элч муудах гээд амархан бэрэг болох гэдэг тал бас байдаг. Энийг бас анхаарч байвал. За тэгэхээр цэс авахулсан хүмүүс ингээд би цэс авахулсан юм чинь цэстэй холбоотой өвчлөл үүсэхгүй гэж ойлгоод байдаг байхгүй. Тэгээд урдны амьдралын хэв маяг нөгөө хитэх тостой хоол унд идэж уудаг. Нөгөө өмнө цэсний чулууг чинь үүсгэжсэн яг тэр амьдралынхаа хэв маягаар яваад байх юм бол цэсний чулуу дахиад үүсэх эрсдэлтэй. За дахиад үүсэхдээ цэсний хүүдээ байхгүй юм чинь цэсний цоргонд цэсний чулуу өсчдөг. Цэсний сувгатаа өсчдөг. Тэгэд энэ юусоо шууд ингээд нэг шууд бүглэх, цоргоо бүглэх эрсдэлтэй. Бүгэлцэн тийм чулуутай болсон хүмүүс байдаг шүү дээ. Тэгэл дахиад мэс засал хийхээс өөр арга байхгүй. Дахиад хагалгаанд орж нөгөө цэсний цоргоо ондох тэр чулуугаа сэтгүүлж авахаас өөр аргагүй. Ийм л байдал үүсдэг. Тэр хүмүүс цэсний хүүдээ авахулсан, цэсний чулуу авахулсан гэл
цэстэй холбоотой өвчлөл үүсэхгүй юм шиг л ингээл хамаагүй хоол унд идж уугаад яваад байдаг. За энийг бас анхаарч явах хэрэгтэй. За тэгээд түрүүний хэлсэн энэ цэсний хүүдээ ахуулсантай холбоотой хидэх тостой хоол унд идэх юм бол тостой хоол ундыг чинь шингээ задлж чадах тэр цэсний шүүрлийн хэмжээ багасчдаг. Тэгээд энэтэй уялдуулаад нойр улчирхааны, ходоодны шархлаа, зарим тохиолдолд ходоодны шархлаанаас үүдэлтэй зовирууд, халуун эсгэлэн усаар гулгих, аманд гашуу амтагдах, тэгээд сөөргөө гэд. Иймэрхүү зовирууд бас илрээд идэг. Тэгээд хүндрэлүүд нь бол тэгэл ходоодны шархлаа, нойр улчирхааны архаг өрөвсөл, иймэрхүү юмнууд бас үүсдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд цэсний хүүдээ ахуулсан, цэсний чулуу ахуулсан ийм хүмүүс бол дараад нь хоолтон дээр бол маш их анхаарч явах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр хидэх тостой хоол унд идэж болохгүй, тогтмол цагаар хоолж явах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тостой хоолны араас хүүтэй юм уудгийг бол болох хэрэгтэй. Хэд удаан хугацаагаар хөлөө явахгүй байх хэрэгтэй. Аль болохоор өглөө, өдөр, орой юм тогтсон цагт хоолж ивэл бага хэмжээтэй хоолж ивэл их зүгээр. Иймэрхүү юмнууд байна. За тэгээд бас нэг эрдэмтдийн бас нөгөө судалгаа гэдээ би өмнөх бичлэгэн дээр бас та нарт бас ярьсан байгаа шүү дээ. Тэн дээр ингээд цэсний чулуу, цэсний өтгөрл ингээд үүсгээд идэг гентэй хүмүүс гэж байдаг юм аа. Энэ бол удамшлын юм аа гэж. Төрөлхийн цэсний ингээд чулуу үүсчдэг. Цэсний чулуу ингээд цэс өтгөрөөд идэг. Тийм хүмүүс аль болохоор нөгөө энэ цэсийг өтгөрүүлдэг юм хоол хүнснээс хидэгч цэсний асуудал үүсгдэг хоол хүнснээс бол татгалзаж байнгын эмдэглэмтэй байж ах хэрэгтэй. За тэгээд ийм хүмүүст бол ер нь бол тэгээд жилдээ нэг удаа уламжлалт хангах ухаанаар цэсний туулга гэж хийдэг. Намрын улирал одоо намар бол одоо ингээд бүх юмны огшин боловсроод тэгээд байгаль дээр ч гэсэн гадна цагаар ч гэсэн улирлын онцлогоор ч гэсэн халуун шарын махбод давмгай болж идэг. Шарын өвчлөлт, шарын гимдээш хөдөлж босч идэг ийм улирал гэж. Тэгээ энэ улиралд бол ингээд туулга, цэсний туулгыг бол хийдэг. За тэгээд цэсний туулгыг хийх юм бол цэсний энэ одоо өтгөрл, цэсний чулуу, тэгээ дээрээс нь цэстэй холбоотой дагаж үүсэж байгаа халуун өвчин, нойр улчгаа, ходоодны шархлаач гэдэг юм уу, элдэв ийм халуун өвчний эрсдлээс урьдчилан сэргийлж чаддаг. Тийм учраас энэ цэсний чулуу үүсгэж байгаа ч юм уу. Эсвэл ерөөсөө энэ биеийн энэ дотор энэ халуун шар махбодын давмгай байдлаас үүдэлтэй энэ өвчлөлөөс бас урьдчилан сэргийлье гэх юм бол хүн болгон намрын улирал бас энэ уламжлалтын эмчит хандаад өөртөө тохирсон хэмжээгээр туулга хийлгэж байвал энэ өвчлөлүүдээс бас урьдчилан сэргийлж чаддаг гэж. За тавд нь ингэсэн байна. Ямар өвчнөд амархан өртөх вэ? Цэсний чөлөөтийг ахуулсан хүмүүс ямар өвчнөд амархан өртөх вэ гэж. За тэгэхээр түрүүнд хэлсэн. Цэсний хүүдээ ахуулсан хүмүүс их үедээ гүйлэх гэддэг. Одоо эхний 1-2 сарда ерөөсөн бас жоохон тостой хоол унд идчих гээд идсний дараа ерөөсөө амархан гүйлгчих гэдэг иймэрхүү тал ажиглагддаг. За зарим тохиолдолд бол гизний хий дүүрэнг маш их ихсэж идэг. Энтэй холбоотой өтгөн хатах, удаан хугацаагаар өтгөн хатаад байдаг. Тийм зовир бас дагаад бас илэрдэг. Энийг бас анхаарч байвал. Тэгээд дээрээс нь цэсний хүүдээ ахуулсаны дараа бол ходоодны шархлаа, нойр улчирхааны өрөвсөл, гизний элдэв хямралууд ч гэдэг юм уу. Тэгээд дээрээс нь биеэр даарах, бие илч муудах, амархан даарч хүрдэг иймэрхүү асуудлууд бас үүсч идэг. Иймэрхүү юмнууд бол дагаад бас илэрж идэг. Эдгийг бас анхаараарай. За тэгээд аль болохоор хоол ундны дэглэм дээр бас нэлээсээ анхаарч байхгүй бол энэ цэсний хүүдээ ахуулсан хүмүүс ерөөсөө ахаад өвдөхгүй юм шиг л ойлгол яваад идэг штэ ерөөсөө. Манай монголчуудын дунд одоо ингээл цэсний хүүдээ ахуулсан хүмүүс бол зөндөө байгаа. Та бүхэн бас гадуур ойр тойронд нь байгаа хүмүүстэй бас зөвлөөрэй. Гэр бүлийн дотор ч юм уу, танил дунд ч ойр тойрны хүмүүс дунд ч энэ цэсний хүүдээ ахуулсан хүмүүс бол тэгэл зөндөө л байж байгаа да. Тэр болгондоо миний ярьж байгаа хэлж байгаа бас зөвлөөд миний энэ бичлэгийг бас дамжуулаад бас үзүүлвэл их зүгээр болов. За дараагийн асуулт нь ингэсэн байна. Хүмүүс гадуур бас яриад байх юм аа энэ жилд уух ёстой юм гэж байдаг гэсэн тэр нь одоо юу байд юм бэ гэж. Энэ цэсний хүүдээ ахуулсан хүмүүсийн голцоо угаасаа л амьдралын хэм маягаасаа болоод цэсний чулуутай болсон, цэсний өтгөрөлтэй болсон, цэсний асуудалтай болсон юм чинь. Эсвэл нөгөө удамшлын гаралтай генийн төрөлхийн юм асуудалтай байгаагаас бол ингээд цэсний асуудал үүссэн юм чинь бас энэ дараа дахиад энэ цэсний асуудал үүсгээс сэргийлээд. За түрүүний хэлсэн тэр уламжлалтай юм бас цэсний туулгыг бас жилдээ нэг удаа хийлгэж байвал зүгээр. Болж өгвөл тэр намрын улиралд нь хийлгэж байвал зүгээр.
заавал туулга гэхгүйгээр бас зөвшөөрөлтийг сайн тангууд бас байж идэг. Тэрнийг бас эмчэд үзүүлээд өөртөө тохирсон бас зөвшөөрөлтийг танг уугаад байвал зүгээр. За тэгээ эмчнэр бас зөвлөдөг штэ энэ зөвсөө бас сайн шингэлж байвал зүгээрээ гэл одоо энэ бас Европ эмчнэр бас шингэлдэг юмнууд бас нэлээдгүй зөвлөж идэг. За тэгээд эднийг аль болохоор өөртөө тохируулаад зүсний асуудал үүсгээд идэг. Зүсний асуудал үүссэн, зүсөө ахуулсан ийм хүмүүс бас дараад нь ахаад ийм асуудал үүсэхгүйгээр урьдчилан сэргийлье гэж бодож байвал бас энэ зүс шингэлэх хэм тангуудыг ууж ивэл их зүгээр. Тэгээд намрын улиралтай болж игэл тэр зүсний туулга хийлгэж ивэл их зүгээрээ. За ийм юмнууд бол байж байна. Хэрвээ та зүсний хүүдийг ахуулсан бол зүсний чулуутай байгаа бол ер нь аль болохоор хоолны тэглэмээ сайн барих хэрэгтэй. Аль болох хит их тостой хоол унд идэхээс татгалзах хэрэгтэй. Тогтмол цагт хоолж явах хэрэгтэй. Нэг дор их хэмжээтэй идэх биш. Багаар ойрхон тогтсон цагт идчихвэл их зүгээр. Тэгээд турий гээл богино хугацаанд турий детокс хөтөлбөрүүд гээл янзын ингээл хоолны дэглэм барайл ингээл өөрийгөө өлсгөөл бас ингээл зүсний тэр язамгийн чулууч гэдэг юм уу ингээд үүсгээд ингээд эрсдэлтэй байдалд оруулцдаг. Иймэрхүү юмнаас бас анхаарч зарим юмнаас бас болгоомжилж явах хэрэгтэй. За нэг иймэрхүү юмнуудыг өнөөдөр зөвлөж бас та бүхэндээ ярих гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг хүргэж байна. За өнөөдрийн ярьсан миний зөвлөгөө мэдээлэлтэй хамт байж миний зөвлөгөө мэдээллийг байнга сонсдог та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн ярьсан зөвлөгөө мэдээлэл та бүхэнд хэрэг хүрж байна. Ойр тойрныхон хүмүүст танил, найз нөхдөд ч юм уу, гэр бүлийнхэнд ч юм уу зүсний асуудалтай хүмүүс байгаа бол миний өнөөдрийн ярьсан энэ дугаарыг бас дамжуулж хүргэж сонсоорой. Анхаарал тавьсан та бүхэндээ маш их баярлалаа.